Дэлхийн хамгийн том эдийн засгийн орнуудын удирдагчдын уулзалтууд олон улсын бодлогын шин чиглэлийг тодорхойлох төвзэг болж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараахан буюу өнөөдөр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Бээжин хотноо бүгд найрамдах Хэдэд ард улсын дарга Ши Жинпинтэй аль биесээр уулзаж байгаа нь бүс нутгийн геополитикийн шинэ өрг хэрхэн өөрчлөгдөж байгааг илүү тод харуулж байгаа юм. Харин тэгвэл эдгээр үйл явдлын цаадахтай холбоотойгоо үндсэн мессеж болон чухамдаа бид ямар хүлээлттэй байх талаар ярилцахаар түүхийн ухааны доктор он зүгөө бүрийн элчин сайд болд эрхмийг студид ураад байна. Танд өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр бас дэлхийд дахинаа бол яалтчгүй сүүлийн үед өрнөж байгаа. Ер нь он гарсаар өрнөж байгаа үйл явдлууд бол их олон зүйлүүд болж байна. Гинтийн ч гэсэн зүйлүүд чамгүй тохиолдож байгаа. Тухайлбал одоо Ираны дайнч гэдэг юм уу. Энэ бүхнээс харахад сая бас өнгөрсөн 7 хоногт болсон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Хятадын төрийн тэргүүн нарын уулзалт бол дэлхийн нийтийн анхаарлын тулд одоо ч гэсэн байсаар байна. Ягаад гэвэл үр дүнгууд юу болсон. За энэ нэргээд дэлхийн эдийн засгт бас болон геополитикээр нь ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг энэ талаар бас хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд бас мэрэгжлийн экспертийн үүднээс үнийг юу гэж харж байгаа вэ? Тэг яг энэ дэлхийн хөгжлийн чиг хандлага дэлхийд өнөөдөр бүрэлдсэн хүчний харьцааг өөрчлөх гол хүчин зүйл нь Америк-Хятадын харилцаа болчиход байна л да. Зөвхөн 2-3 тоо баримт дэлхийд энэ бол хангалттай байх гэж би бодож байна. Дэлхийн одоо нийт бүтээгдэхүүний дэлхийн эдийн засгийн чинь бараг 45%-ийг энэ хоёр улс эзэлж шүү дээ. Хоёр улс. Тий. Америк нэгдсэн улс бол үндсэндээ 26%, Вьетнам Хятад улс 19% нийлээд. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн талыг эзэлж байгаа энэ улсын хоорондын харилцаа сүүлийн хэдэн жил бол худалдааны дайнаар тодорхойлогдож ирсэн. Өөрөөр хэлбэл дайны байдалтай байна гэсэн. Тэгэхээр энэ нөхцөлд хоёр улсын дээд удирдагчид одоо уулзсан явдал бүх нийтийн анхаарлыг татах нь ойлгомжтой. Ер нь хүйдэн дайнаас хойш Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчид 15 удаа бүгд Хятад улсад айлжсан байдаг. Хамгийн олон нь бол залуу Буш ерөнхийлөгч 4 удаа, Обама 3 удаа, за сая бол Трамп ерөнхийлөгч 2 дахь айлжилж байна л да. За ярилцсан асуудлуудыг хаваагаад үзэх бол мэдээж улс төрийн асуудлууд, за тэгээ худалдаа эдийн засгийн асуудал. Хоёр талаас тавьсан зорилго бол харилцан адилгүй мэдээж. Зөвхөн үр дүнгээ аваад үзэх юм бол одоо бас хэлэхэд эрт байна. Гэхдээ айхтар үр дүнд бол хөрсөнгүй. Ерөнхийдөө хоёр талын худалдааны дайны уур амьсгалыг жаахан зөөлрүүлж өгөөдөө, цаашдаа гарцын жаахан нээж өгөөдөө л гэсэн ийм л хүлээлттэй байна даа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчид бас Ши Жинпинтэй уулзахаас өмнө нэлээдгүй барьцаа ахиулах гэдэг юм уу тэр үүднээс нэлээдгүй олон бас үйлдэлүүд шахалтуудыг хийж байгаа харагдчихсэн. Тэгээд сая бол бас гол нь Ирантай холбоотой асуудал дээр нэлээдгүй бас шийдэлд хүрэх юм хүлээлттэй байна. Тухайлбал Ормозын хоолойг ямар ч үсэн аль биесээр ингээд нэг гацаахгүй нээх гэдэг дээр бол дэлхийн нийт хүлээлттэй байлаа л да. Гэхдээ хоёр тал бол энэ дээр санал нэгдсэн гэж байгаа болж одоо болтол Ормозын хоолой бас хаалттай хэвээр асуудал нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүссэн хэвээр л байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар нь одоо хоёр төрийн тэргүүний санал нэгдсэн гэдгийг бид нээгдэн гэдэг дээр итгэж найдаж хүлээх үү эсвэл энэ одоо тунхаг маягтай болоод явчих уу? Тийм Ормозын хоолой одоо стратеги болоод эдийн засгийн ач холбогдол бол бүгд Хятад улсын хувьд бол яг экспертүүд бол маш их гэдэг үгнж байгаа юм л да. Гэхдээ бодит байдал дээр аваад үз. Өнөөдөр бүгд Хятад тус дэлхийд хамгийн их түр шатхууны одоо стратеги нөөцийг бүрэлдүүлсэн улс 135 хоног. Тэр байтугай хөгжингөө орнуудын одоо байгууллага хэдэн гишүүн 20-д улс ч гэсэн ийм их нөөц бүрдүүлж чадахгүй байгаа шүү дээ. Хамгийн дээд нь бол 90 хоногийн нөөцтэй байх юм шалгуур тавьдаг. За Ормозын хоолой Хятадын эдийн засгт яаж нөлөөлж байна гэж. Бид зүгээр Ираны түр шатхуун Хятадын эдийн засгт нөлөөлдөг гэж бодоод байх шүү. Гэхдээ нөлөөлдөг л дээ. Гэхдээ Иран бол одоо Хятадын нийт гаднаас авж байгаа одоо түүхийн газрын тосны чинь 11-ээс 12% л хангаж байгаа. Хамгийн их нь хаанаас авч байгаа гэхээр тэр Персийн болонд байгаа хоёр улсаас Сауди Араби, Иракаас бүгд Хятад тус авдаг. Энэ хоёрын нийлээд бараг 26%. За дээр нь Ираныг нэмэх юм бол үндсэндээ нэг 37-8% болно л да. Зүгээр ойрхон байдлыг аваад үзэх юм бол энэ хангалт нийлүүлэлт Хятад яаж нөлөөлж байгаа гэхээр Оросын холбооны улсад ашигтайгаар нөлөөлж байна. Гаднаас авж байгаа нийт одоо түүхийд түр шатхууны чинь бүгд Хятад тус 100% аваад үзэх юм бол 20% нь Оросоос авдаг. За тэнд нэг мэддэхгүй нэг улс байгаа. Одоо мэддэхгүй ч яах. Малайзаас бүгд Хятад тус нийт одоо хэрэгцээнийхээ бараг 10-аас 11% авдаг. За Ормозын хоолой
хаагдаад сайн дайн болох үед бол Малайзаас бүгд хятад улс нийлүүлдэг энэ түүхийн эдийн хянгалт бол хэмжээ ингээд айдвар нэмэгдээд ирж байгаа юм л да. А гэхдээ дайны үед ч сая одоо болсон сар гараа байлдааны үед ч гэсэн нэгээрээ одоо бүгд хятад тусад зориулагдсан Ираны одоо түүхийн зэн тус нээж байгаа танкерууд бол яваал байсан. А ялангуяа Малайзах яваал байсан. Малайзын одоо удирдлагатай Ираны удирдлага бол шууд харилцаал Малайзын одоо танкеруудыг нэвтрүүлэл байсан. Тэгэхээр бүрэн хаагдсан гэсэн үг биш. Иран бол зүгээр гаргаж байгаа нийт газрын тосныхоо 90%-ийг л хятад нийлүүлдэг учраас л одоо өөрт нь их чухал байгаа л да. За улс төрийн хувьд Иран дээр юу тохиролцсон бэ гэж. Хоёулаа бол яг Иран зөвмөн зөвсөггүй байх хэрэгтэй тохиролцсон. Тэгэхээр энэ бол шинэ зүйл биш л дээ. Иран ч өөрөө 1969 онд одоо зөвмөн зөвсгөө үлдэх гэрээ нэгдсэн зөвмөн зөвсгөө гэдгээ амлажчихсан. Энийг 1970 онд баталсан улс шүү дээ. Тэгэхээр Иран бол яг зөвмөн чадах, зөвмөн зөвсөг хийх тийм өөрийн чадвартай тийм ээ боловсон хүчин лаборатори технологийн чадвартай болохтол санаа зовж байгаа болохоос биш. Тэгэхээр би бол хувьдаа Ираныг зөвмөн зөвсөгтэй болно гэж нэг бодохгүй байна. Тэгэхээр бас эндээс ингээд сонирхолтой харагдж байгаа үнцэг бол Дональд Трампын хувьд бол дэглэмийг тэр чигтэн солих гэж үзэж байгаа гэж бид ойлгох уу? Эсвэл энэ зүгээр л бас нэг хөдлөөрөө өөрийнхөө бас геополитикийн хүрээнд бас нэг барьцаа ахиулж Америкт ашигтай хилцлүүдийг болон хийх гэж зорж байгаа гэж харах уу? Тэгээ ер нь бүс нутгийг аваад үзэх юм бол ойрхон орнд бол Америк нэгдсэн улс тэр бүгдээр нь хятад тус хувьд тэр стратегиуд маш их аж ахуйтай бүс нутаг сүүлийн одоо 15 жилд бол болж хувирсан гэж хэлж болно л доо. Би зүгээр тэр хятад Америкийн дээд хэмжээний удирдлагчдын уулзалтыг энэтэй холбоод аваад үзэхэд бол сая бол худалдаа эдийн засгийн гол асуудлаа шийдэхээр Трамп бол очсон. Яг тэгэхээр хятадын зах зээл дээр чи Америкийн нэг 10 гаруй том компани ажиллаж байгаа шүү дээ. Америкийн зах зээл дээр хятадын нэг 4-5 том компани одоо ажиллаж байгаа. Жишээлбэл Apple бол нийт ашигынхаа 17%-ийг хятадын зах зээлээс авдаг. Тэгэхээр зэрэг өргөн хэрэгцээний үйлчилгээний зах зээл дээр бол Америкийн 3 том компани Nike, Starbucks, Apple гурвал байгаа л да. Энийхээ байр суурийг нэгдүгээр татгалах. За хоёрдугаарт бол нислэг онгоцны салбар дээр нэлээд хамтарч ажилладаг. За Boeing бол өөрийнх нь үйлдвэрийг ковидын өмнө хятад байгуулсан л да. Гэхдээ тэр нь угсардаг биш. Зүгээр онгоцны гаднаас нь бууддаг, доторх тоног төхөөрөмжийг тавьдаг юм жижиг маягийн үйлдвэр. Гэтэл Airbus бол хятадын зах зээл дээр сүүлийн 10 жил Boeing-ийг үндсэндээ зохиод гараад ирлээ. Boeing-ийн одоо хятадын захиалж байгаа Airbus-ын тоож Boeing-оос давлаа. Хятадын авиакомпаниудын хэрэглэж байгаа Airbus-ын тоож Boeing-оос даваа авчлаа. Тэгэхээр зэрэг хэдийгээр 200 онгоцыг бид одоо захиалгаа тохирчлаа гэж мэдгдсэн боловч энэ нь одоо бас ойлгомжтой биш. За гол асуудал мэдээж Тайваны асуудлыг ярьсан. За Трамп ажиллахаас өмнө одоо Тайваны захиалсан 14 тэрбум $, зэвсгийн захиалгыг төр зогсоочход ирсэн шүү дээ. Ер нь хүйдэн дайнаас хойш Тайван бол Америкийн зэвсгийн зах зээлийн гол одоо цөмн байгаад ирсэн. Бараг 70 орчим тэрбум $-ын зэвсгийг одоо Америкийн нэгдсэн улсын сэргийж үлдэр захиалж Тайван авсан бид сүүлийнхэн сая 14 тийм $. Тэгэхээр зэрэг энэ бол ажлын байр гэсэн үг шүү дээ Америкийн хувьд. Тэгэхээр энийг бүрэн зогсоох нь юу бол хоёр үзүүртэй хутга гэдэг шиг ер нь Америкийн хувьд бол нэг талаас нэг хятад бодлогыг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талдаа Тайван зэсийг нэмлүүлээд байдаг нэг энэ асуудлыг одоо сая бол бас нэлээд хурцаар ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ талаас нь ингээ харахаар бас яг Трампын илэрхийлж байгаа байр суурь хэр тогтвортой бол. За Трамп бол ерөнхийлөгчөөр 2 дахь удаа сонгогдсон 2 жилийн дараа ажлаа хүлээлгэж өгөн шүү дээ. Энэ 2 жилийн хугацаанд түүний энэ бүгд найрамд хятад улстай харилцаж байгаа байдал цааш тэр доктортой явах вэ гэдэг нь бас асуудалтай. Гэхдээ Трамп бол яг прагматик бодлого баримталж байна. Энэ үднээсээ ч бүгд найрамд хятад улстай харилцахдаа энэ зарчмыг бол баримталж байна. Сая бол нэг улс төрийн асуудал нэг айхтар бас давмгайлсангүй гэж би одоо хэлэх гээд байна. Сая ярьдаг худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудал дээр л их төвлөрсөн. Яг тэр ковидын дараа ч бүгд найрамд хятад улс гаднаас оруулж байгаа хөрөнгө оруулалт бараг 70% буурсан. Маш их буурсан. Хятад эдийн засгч гэсэн бас тийм амаргүй байна. 3 жил юугаа хилээ хаасан баха тийм. Тийм ер нь 3 жилийн хугацаанд гэрээ хаасан, хилээ хаасан. Тэгээ энэ хугацаанд бас дотроо нэлээд хийсэн улс л да энийг далимдуулаад тийм. За энэ яхав нөлөөсөн байж болно гаднаас орох хөрөнгө оруулалтанд. Гэхдээ эдийн засаг бол тийвч бас амаргүй байна.
Тэгэхээр яалтчгүй энэ цаг мөчөөс эргээд ингээ харахад бол ер нь бол дэлхийн дэг журам нэлээдгүй өөрчлөгдөж байна гэсэн нэг юм ерөнхий дүр зураг бас харагдаад байна. Яг өнөөдрийн байдлаар бас хүчний харьцаа болоод тэнцвэрийн тал дээр ч гэсэн хүндийн төвүүд нэлээ өөрчлөгдөж байна гэсэн ийм дүр зураг харагдаж байна. Та энэ тал дээр юу гэж харж байна? Тийм, ер нь бол олон улсын харилцааны тогтолцоо маань одоо нэг төвөөс олон төвтэй болох үйл явц руу хөдөлж штэ. Энэ хөдлөлт улам л эрчимтэй болж байна. Улам л хурцтай болж байна. Эрчимтэй хурцтай байна гэдэг чинь хүчний харьцааг өөрчлөх үйл явц бол улам л одоо гүнзгийрч байна гэсэн үг. Улам л одоо мэдгэдэггүйж болж байна гэсэн үг. Тэгэхээр Америк Хятадын харилцаа бол хүчний харьцааг өөрчлөх гол хөдөлгөч хүч нь болцгоод байна л да. Сая бид та бүхэн улс төрийн асуудал ярьлаа шүү дээ. Хоёр талын дээд хэмжээнд дээр яригдсан. Үүн дээр одоо бидний хувьд анхаарах бууж ирэх юм юу байна гэж. Би зөвхөн нэг жишээ хэлье. Сая энэ хоёр ерөнхийлөгчийн уулзалтаар жишээлбэл Америкийн талаас Хятадын одоо зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ оруулах тал дээр их анхаарч ярьсан. Ер нь Америкийн аливаа ерөнхийлөгч нарын нэг толгой өвддөг асуудал нь өөрийнхөө хөдөө аж ахуйн эрх ашигыг хамгаалах, экспорт эрх ашигыг хамгаалах, нэмэгдүүлэхэд л байдаг. Тэгээ энэний дүнд зөвхөн тодорхой нэг юм юу гэхээр Америкийн бараг 500 гаруй мах үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээл дээр гарах эрхийг нь бол сая Хятадын тал айлчлалын дараа нээж өглөө. Дараагийн асуултыг яг дэлхийн шинэ дэг журамтай холбоотойгоор бас илүү тодгож асуумаар байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага бол дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхийд дахина бид ер нь хоорондоо ив найрамдалтай ив зүгөө олох ёстой гэдэг энэ л одоо гол үндсэн амин сүмсэн дээр байгуулагдчихсэн. Гэхдээ өнөөдөр тухайлбал дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэдэг юм уу, нүүбийн харийн олон байгууллагаас бас Америк тухайлбал гараа авцсан байж байгаа жишээтэй. За дээр нүүбийг бол маш их шүүмжилж байгаа. За нөгөө талд бас НАТО-гоос бараг гарнаач гэж одоо сүрдүүлэгч гэх юм уу нэг ийм зүйлийг бол бас Трамп ерөнхийлөгч бол ингээ хэлээд байна. Тэгээ өнөөдрийн байдлаар бас сайн ингээд Иран руу хүртэл довтлоход бол НАТОгийн оролцоо өөрийг нүүбийн оролцоо өөрийг за Оросын Украинд хийж байгаа дайн дээр ч гэсэн нүүб бас шахалт үзүүлэх болон дайныг зогсоох төр тодорхой үр дүн гаргахгүй байна. Гэх мэтчлэн ингээд маш их том шүүмжлүүд явж байна л да. Энэ тал дээр ер нь та нэг яг мэргэжлэнээс юу гэж харж байгаа. Үнэхээр энэ бидний тогтсон дэг журам ингээд эвдэгдээд яваад ах уу? Тийм, дөрөнд урдснаар олон улсын харилцааны тогтолцоо маань олон төвтэй болох үйл явц нь улам эрчимжиж байгаа энэ үед бол уул нь олон улсын байгууллага тэр тулдаа нэгдсэн үндэсний байгууллага гол үүрэг гүйцэтгэх ёстой л да. Гэтэл харамсалтай нь том гүрнүүд олон улсын эрх зүйг бол олон улсын хууль дүрмийг бол үндсэндээ одоо таягдан хаялаа гэж хэлж болно. Энэ нь одоо нэгдсэн үндэсний байгууллагын үзүүлэх нөлөө үүргийг бол солруулахад хүргэж байна л да. За энэ бол 2014 оноос хойш л Оросын албаны улс Украины эсрэг үйл ажиллагаа явуулснаас үүдэлтэйгээр бас нэлээд тэгээ Кремийн хойгийг нэгтгэж авсан үүдэлтэйгээр одоо олон улсын эрх зүйг бол үндсэндээ зөрчиж ирсэн. За үүнийг дагалдаад бусад том гүрнүүд гэсэн ялангуяа Америкийн нэгдсэн улс бол олон улсын эрх зүйг бол үндсэндээ уландаа бас гიშгэж байгаа. Ийм хандлага газар орж байгаа учраас энэ нь бас нэгдсэн үндэсний байгууллагын өөрөөр ойлгох сулруулахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд. За зүгээр энэ дээр бүгднээр нь Хятадд тус бол нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагааг нэлээд дэмжиж бэхжүүлэх талаас нэлээд хүчин чармайл одоо тавьж байгаа гол үлдэж байгаа нэг том гүрэм боллоо гэж бас хэлж болно л да. Тэгэхээр энэ гурав маань өөрсдөө аюулгүй зөвлөлийн 5 гишүүн орны одоо бас 3 улс нь байгаад байдаг. Тэгэхээр энэ гурваас бас гарч байгаа шийдвэр бол хөндлөгөө хүн болоод дэлхийд дахина аюулгүй байдал дээр ялангуяа маш чухал нөлөөллийг бол үзүүлж идэг. Тэгэхээр бас дараагийн асуулт маань яалтчгүй одоо яг энэ цаг үед дараагийн анхаарал бол мөн л эргээд Хятад дээр бас орж ийн. Манай урд болон хойд хөршийн төрийн тэргүүнээр хоорондоо уулзалтж байгаа. Энэ нөхцөл байдал өнөөдөр бас ингээд энэ өнөөдрөөс эхэлж байна л да. Тэгэхээр эндээс бас хүлээлт юу юу байх бол нөгөөдөөр яг Трампын бараг араас нь шахуу залгаад ингээд Оросын ерөнхийлөгч ажиллаж байгаа нь юуны дохио гэж бид харах уу? Бас Монголд энэ яг ямар нөлөө үзүүлэх вэ? Тухайлбал одоо хин хоолойч гэдэг юм ингээл нэг яригддаг томоохон асуудлууд байгаад байдаг шүү дээ. Яг гаднаас нь харахад бол Трамп ерөнхийлөгчийн айлчлалын дараа Путин ерөнхийлөгч Хятад айлчлж байна гэдэг бол энэ хоёрын одоо гадаад бодлого тэгээд бас аюулгүй байдал дэлхийн бодлогын талаар үйл ажиллагаагаа уйлдуулж байна гэж хэлж болно л доо. Мэдээж Трампын айлчлалын дүнг бол Хятад улсын удирдлага Оросын албаны улсад бол мэдээлнэ. За энэ дээр үндэслээд үйл ажиллагаагаа яаж уйлдуулах, зохицуулах уу гэдэг дээр цаашдаа хандлага гэж тодорхойлно. Дээр нь одоо Оросын албаны улс маань сүүлийн 5 жил за бүр нарийнаар ярих юм бол сүүлийн 10 гаруй жил одоо Украинад орооцолцсон дайн мөргөлдөө сонжирсан ийм одоо үйл ажиллагаанд орогдсон учраас бас одоо идэвхтэй гадаад бодлого явуулж чадахгүй байна.
дээр нь Европоос үндсэндээ одоо тусаалагдаад хаягдсан учраас Аз руу хандхаас арга байхгүй. За Аз гэдэг маань өнөөдөр бүхэлдээ бүгд нэг хятад бус болчиход байна шүү дээ. Тэгээ бүгд нэг хятад улс маань өөр 18 улстай хэлдэг. Орос улс маань улс 14 улстай хэлдэг. Дор хаяж 30 гаруй одоо улстай энэ хоёр улс хэл залгаа улсуудтай хамтарч ажиллах үйл ажиллагаагаа уялдуулж байна. Түүнээс дотор мэдээж бас Монголын талаа ямар бодлого явуулах уу гэдгийг бас уялдуулж байгаа. Тэгэхээр бас бидний хувьд бол бас анхааралтай ажиглах ёстой өнцгүүд нь таны хувьд бас мэргэжлийн үүднээс юу байх бол нөгөөдөөр бас яг эндээс гарах тодорхой уулзалтуудын яг үр дүнгууд хүлээлттэй тийм үр дүнгууд нь байгаа болов уу? Шууд утгаараа манай нийгмийн эдийн засгт бас нөлөө үзүүлэгч гэдэг юм. За түрүүн таны дурдсан ер нь Монгол улсыг дамжид тавих одоо байгалийн дамжуулах хоолой энэ том төсөлтөө. Зөвхөн энэ төсөл дээр янз янзын байшир хүмүүс илэрхийлдэг. Оросын холбооны улсын хандлагыг харахаар энэ хэрвээ одоо ижилээ тохирчих юм бол Монголоор дамжуул тавихын хоолойг бол бид 5 жилийн дотор босгочихно гэдэг. Зүгээр хятад экспертүүдийг яг сонсохоор 5 жил багтахгүй энэ бол дор хаяж 8-аас 10 жилийн хугацаа шаардсан юм тийм байгуулалт байх ёстой гэдэг. За нөгөө талаас Монголоор дамжуулахын хоолой бол яг бид их гоё яриад байгаа л да. Гэхдээ Монголоор орж ирэх Оросын холбооны улсын нутгаар давигдаад Монголоор орж ирэх тэр хийн хоолой хаана хизээ баригдах гэдэг. За Монголын хилээс гарч яваад бүгд нэг хятад улсын нутгаар нутгийн гүн рүү явж явах тавих тэр хийн хоолой шугам хаана хэн одоо барихыг тэр ер нь юу болоод байна гэдэг. Өөрөөр хэлбэл хоёр талаасаа орж ирэх тэр хийн хоолой асуудал хаана яригдж байна гэдэг нь бас тодорхойгүй. Зөвхөн нэг мэдээлэл байгаа л да. Ер нь 2031 оны 1 сарын 1-нд удаа бүгд нэг хятад улс бол үндсэндээ одоо Монгол хэл дээр хийн хоолой тавьсных нь нээлттэй хийнэ гэж. Энд одоо 4 жилийн дараа шахуу байна да тий. Гэтэл одоо Оросын холбооны улсаас энэ хоолой их үүсвэр чи хаанаас тэр хойдлын одоо Ямаалын хойгоос явсаар байгаад Монголын хэл дээр гэдэг чинь 8,000 км билээ тийм ээ. За тэгээд Монголын нутгаас зүүн хойд хятад руу орох чинь 1,000 км билээ. Дор хаяж 1,000 км. Монголын нутгаар дамжих 1000-аас гадна өшөө энэ хоёр улсын нутгаар явах 2,000 км чи хаана баригдах уу босгодох уу гэдэг асуудлууд бол бий л дээ. За яг том улсууд өөрсдөө шийдсэн явдгийг хөрөнгө оруулалтыг даян хийж байгаа Оросын холбооноос хийж чадахгүй. Тэгэхээр зэрэг эрчим хүчний гол одоо хэрэглэгч болсон бүгдээ хятад туслаас одоо бүх юм үндсэндээ шалтгааллах нь л дээ. Тэгэхээр бас төгсгөлийн нэг асуултыг тодруулмаар гоо. Одоо 11 сард Америкийн улс завсрын сонгуул гэж Сенат дээр бол бас болно. Тэгээ энэ сонгуул дээр бас нэлээдгүй асуулт яригдж байгаа нь одоо ерөнхийлөгч Дональд Трампыг бол за тухайлбал Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан бол Иран руу хийсэн дайн нь энэ хүнийг импичмент хийх хангалттай нөхцөл болсон гэдэг нэг ийм үнцгийг бас тухайлбал яригдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь хэр магадлалтай бол энийг та юу гэж харж байна? Тий, сая дурдсан сонгуулийн үр дүнгээс их шалтгаалсан л та. Ер нь энэ Америкийн дотоод болж байгаа сонгуулийн үр дүнд чинь бол үндсэндээ одоо Сенатын бүрэлдэхүүний 3-1 нь за Конгрессийн гишүүдийн бас нэг тодорхой 3-1 орчим өөрчлөгдөд. Тэгэхээр зэрэг хоёр нам энэ Конгресс эзлэх суудал одоо яаж хуваарлагдах уу гэдгээс чинь их шалтгаална. Тэгээ энэс чинь шалтгаал одоо таны сая ярьж байгаа ерөнхийлөгч Трампыг импичмент хийх үү гэдэг асуудал босож ирнэ л дээ. За тэр бодлол одоо ерөнхийлөгч Трамп бас нэлээдэн алхам хийхээр л бодож төлөвлөж байх шиг байна. Үүний нэг нь сая бүгд хятад тулсан хийсэн одоо айлчлал их сүртэй одоо сүржин боловч түрүүн та бүхэн дурдсанаар бодит үр дүн бол бас тэр сүржин байдалд нь хөрсөнгүй юу да гэдэг байдал одоо харагдаж байна л да. За танд маш их баярлалаа хүрэлцэн ирж ярилцсанд. Бид дотоодод бол олон улсын геополитикийн нөхцөл байдлын талаар түүхийн ухааны доктор онцгой бүрийн их дэлхийн сайд болд эрхэмтэй ярилцлаа.